За хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочдтой уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочдоор Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн поликлиник тасгийн сувлагч Амар Жаргал, Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн сувлагч Мөнх Жаргал нар бидний студид хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Урилгыг маань хүлээн авч ирсэн та хоёртаа их баярлалаа. За тоо одохгүй 5 сарын 12-ны өдөр олон улсын сувлагчдын өдөр тохиодог байгаа. Баярын өдөр нас болох ч байгаа. Тэгээд бид бүхэн та хоёроо ингэж урьж авчирсандаа маш их баяртай байна. Тэгээд ярианыхаа эхлэлд бас та хоёртойгоо илүү сайхан дэлгэрэнгүй танилцаж эхлүүлье гэж бодож байна. Намайг Төмөндлөө Амар Жаргал гэдэг. Би 1992 онд сувлагчийн дунд сургуулийг төгсөөд тэгээд ажлын гараагаад Завхан аймгийн Хэлмэн сумын хүн эмнэлэгт багийн баг эмчээр ажиллаж эхэлсэн. Тэгээд жил ажиллаад Улаанбаатар хотод шилжиж ирээд Баянгол дүүргийн 12 дугаар орооны өрхийн эрүүл мэндийн төвлөх сувлагч хийж агаад амьдралаа зохиогоод хэсэг завсарлаад 2070 оноос Баянгол дүүргийн 17 дугаар орооны өрхийн эрүүл мэндийн сувлагчаар ажилд ороод 2 жил ажиллаад 2009 онд Баянгол дүүрэгт одоо дох бэлгийн замын кабинетийн сувлагчаар ажилд ороод одоо хүртэл ажиллаж байна. Нийт эрүүл мэндийн салбарт 24 жил ажилласан байна. 24 жил. За таны намайг Зандангийн Мөнх Жаргал гэдэг. Би 1995 онд сувлагчийн сургуулийг төгссөн. За төгсчөөд ажлын гараагаа Багнуур дүүрэгт анх эхэлж байсан. Багнуур дүүрэгт 4-р цэцэрлэг гэдэгт цэцэрлэгийн баг эмч гэдэг ажлыг хийгээд за тэгээ 2002 оноос эхлээд Улаанбаатарт ирээд Улаанбаатарт хуваараа бизнес эрхлээд ажил хийхгүй байж байгаад 2016 онд би ер нь лицензийнхаа шалгалтыг өгөөд үзье. Би ер нь ажиллаж чадах нь уу? Өөрийгөө нэг сориотыгээ шалгалтанд орсон чинь тэнцчихвэ. За тэгээд 16 оноос лиценз авсан хүн чинь ажилгүй яах вэ? Хамгийн дуртай, сонирхолтой тим мэрэгжил учраас тэгээд буянт ээжгээд дотор зүрх чиглэлийн хувийн эмнэлэгт 2 жил ажиллаад тэгээд 2018 онд Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт бүр хүүхд гэдгийг өстой мэдхгүй байж байгаа шууд орж ирж ажиллаад тэгээ одоо нийт 9 жил энэ хүүхдийн эмнэлэгт ажиллаж байна. Хүүхэд дээрээ тэгээд маш сайхан мэрэгчлэрээ бол юм бахархдаг. Яаж ч ядарч исэн ер нь л ажилтай л байл тэгэл бүр айгүй сайхан жаргалтай байдаг шүү дээ бид нар чинь. Тэгээд одоо улсад нийт 15 жил ажилласан. Ер нь л яг эмнэлгийн салбарт талаас л хамгийн урд л гүйжэдэг, яг л хүмүүстэйгээ тулж харьцдаг, ажиллаж идэг хүмүүс маань болоод та хэд маш үү тий. Ер нь яг дэлгэрэнгүй сайхан танилцсных эхнээсээ ер нь гоё явъя гэж бодлоо л да. Яагаад яг энэ сувлагч гэдэг мэрэгжлийг сонгох болов? Энэ мэрэгжлийн яг юу нь хамгийн сайхан байдгийм болоо. Сувлагч мэрэгжлийг бол энерхүү үйлстэн гэдэг тий. Тэгэхээр одоо ард иргэдийнхэн эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаад одоо үйлчлүүлэгчийн завир шаналгааг багасгаад одоо эдгэрүүлээд баярлаа гэдэг үгийг сонсох бол хамгийн сайхан байдаг. Тэгэхээр энэ одоо хүндлэлийг хүлээж ажиллаж байгаадаа л одоо бахархаж өнөөдөр хүртэл ажиллаж байна да. Тэгээ яг анх энэ мэрэгжлийг сонгох болсон шалтгаан бас юу вэ те? Эргэн тойронд бас одоо эмнэлгийн салбарын хүн байв уу? Гэр бүлтэн ч гэдэм үү? Цагааллаад хүмүүс аюу гоё харагддаг байсан. Баг байхад тэгээд аюу гоё цэвэрхэн гоё аюу эмч одоо эмнэлэгт ороход аюу гоё харагддаг гэсэн. Тэгээд би ийм хүн болно доо гэж боддог байсан. Тэгээд сувлагчийн сургуульд ангас одоо элсэж орж исэн та сонирхлынхаа үднээс. Яг өөрийнхөө сонирхлоор орсон юм шүү дээ. Таны хувьд? Миний хувьд бол би багасаа л ер нь би эмч олноо л гэж ингээл ярьдаг гэсэн. Ер нь бага насны хүүхдүүдийн бас нэг тийм мөрөөдлүүд байдаг шүү тий. Нэг эрэгтэйчүүд нь цагдаа, октоолт нь нэмч гээл тий. Тэгээ эмч олноо гэдэг. Тэгээ 10 дугаар ингээд төгссөн чинь манай бэрэгч чинь эмч байхгүй. Манай гэрт ер нь эмнэлгийн салбарын хүн байдаггүй. Ааха. Тэгээд бэрэгч маань эмч. Тэгээд чи ер нь анаахын дэдий юу шалгалт арай болог байна. Сувлагчийн сургуулийн шалгалтаа өгчих гэдэг. Тэгээд өгсөн чи тэнцсэн материал аваад чадахгүй юм чи. Тэгээд сурсан чи үнэхээр сайхан эмчжсэн сувлагчээс адилхан л хүний төлөө тийм ээ. Хүний төлөө ажиллана. Тэгээд бидний тийм өрөвч нинжин сэтгэл бол бас яг
нэг цаанаасаа заяац юм шиг байдаг шүү дээ. Ямар ч эмнэлгийн байгууллагын ажилтан хүнээ энийг нэг өвчин шаналлыг багсгачих юмсан. Одоо ядарч зүдэрч яхад энд бушуухан ингээд нэг юм тариа хийгээд тусалчих юмсан гэдэг ийм инэрэнгуй сэтгэлтэй байдаг болохоор тэр бүхэнд ер нь нөлөөлөд бид нар хар багасаа л ер нь тэр эмнэлгийн чиглэлийн мэрэгжил гэдэг эмч гэжсэнаа сувилагч ингээд болчихж байгаа юм чинь тий. Тэр олгол надад өөр хүнийг инрээд эдгээгээд байна гэдэг л хамгийн сайхан. Яг би бол зүгээр дотроо бодохтой ингэж боддоо. Сувилагч хүмүүсийг бол хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг болоо гэж боддتي. Яг тэгвэл янз янзын лааштай өвчин зовлондоо ингээл бухимдсан тий. Тэнд чинь аюу хэцүү хүмүүс ч гэсэн ингээл орж ирээл ингэж байдаг. Тэр болгонтой яг тулаал ингээл харьцахаар тэднийхээ аргыг болоод тэднэртэйгээ сайхан сүлдээ найзууд болцсон л явж яадаг тий. Сэтгэл зүйчийн ажлыг хийдэг ч хүмүүс юм шиг тий. Аль алийг хослуулна шүү дээ. Тэгвэл хэцүү үйлчлүүлэгч нар бол баядаг тий. Бас юм байхгүй. Хүүхдийн эмнэлгийн эмч сувилагчийн хувьд хүүхдтэй харьцахаас өмнө нөгөө сахиур ээж аавуудтай бас харьцна гэдэг чинь тий хоёр хүнтэй зэрэг харьцаж байгаа байхгүй. Өвдөөд ирсэн хүүхдээ эвэм ингээд тэгжээд л тэнд аав ээж бас ингээл айгуу ширүү харьцаад байв. Бид нар чинь өө минийхөө гэл ингээл эмээ сахижсэн ч бид нар эмээг минийхөө гэл ингээ харьцдаг. Тэгэхээр зарим хүмүүс бол эдгээр их хөөрхөө хүнийг хүүхд шигээл дандаа харьцдаг гэдэг ингээд тэр нь бас ихгүй шүү дээ. Тий. Хүүхдчээсэн минийхөө ээж аванчээсэн минийхөө гэд манай тэр дүнгийн төгсөд ирсэн хүүхдүүд хүртэл бид нэртэй арга барил шилжчихсэн. За минийхөө гэхээр зарим хүмүүс энийгээ л өгдөө. Энэ жохоо хүүхдээ ч намайг минийхөө гэлээ гэл тэр бас ихгүй шүү. Тий шүү тий. Яг сувилагчийн мэрэгчлийг яг эзэмшээд ингээд ирж байгаа манай залуу одоо боловсон хүчингүүд маань одоо та хэдээсээ бас нэг юм суралцаж тий. Яг хүмүүстэй яаж хэрхэн яаж харьцах. Тэр чинь бас нэг юм зөвхөн хүнийг эмчлээд ингэж тариа хийх тэгээд тусал хийхээсээ гадна тэр чинь хүнтэй нэг харьцаа гэж хэлж байгаа юм шиг. Хандлага айгүй чухал. Тий сэтгэл бас маш сэтгэлтэй байх хэрэгтэй. Тий уян зөөлөн одоо хүний хүндлэг одоо бүх сэтгэлийг сувилагчхан агуулсан байх хэрэгтэй гэж би хардаг. Тэгээ одоо залуу үе гэхээр манай Баянгал дүүргийн одоо суулгын алба маань Итүүгийн их сургуультай одоо багшийн гэрээ гэж оюутнуудтай 25 сувилагч 25 оюутан багшийн гэрээ байгуулад хамтарч ажиллаж явж байгаа. Одоо энэ 3 жилийн хугацаанд ээгдсэн гэрээ байгаа. Тэгээд бид хоёр бас шавтай. Тэгээ хоёулаа шавтай. Тэгээд одоо үндсэн одоо гардан үйлдэлүүдээс гадна одоо тэр хүнтэй харьцаа тий хандлага тэр ямар сэтгэл гаргахуд үйлчлүүлэгчтэй ямар зөвлөгөө өгөх үү те үйлчлэгээнийхаа дараа тэр хүмүүсийг сэтгэл зүгийг яаж дэмжих үү гэд бүх л юмыг одоо бас зааж сургаад чиглүүлэл явж байна. 25 оюутан 25 багштай. 25 багштай. Ямар гоё юм бэ? Хизээс хэлсэн бэ? Өнгөрсөн оны 10 сараас хойш. 10 сараас хойш. 3 жилийн хугацаа. Тэрийг бас нэг жоохон дэлгэрэнгүй тийм байна. Ярмаар байна тий. Одоо яг яа гэсэн үг вэ? Итүүгийн сургуулиас оюутнуудыг авчираад хөрсөн дээрээ сайхан дагалдуулаад сургана гэсэн үг тий. Сонгогдсон оюутнуудаас нэг багш нэг сурагч гэсэн байхгүй. Тэгээд нэг оюутан гэсэн үг. Тэгээд бид нар одоо энэ жилийн хувьд бол 320 цагийн дадлага хийнэ. Тэр оюутнууд хичээлдээ явна, хажуугаар нь бид нар дээр ирж 320 цагийн дадлага хийн. Дээрэс нь өөрийнхөө бас яг одоо хичээлийнхаа чиглэлээр тухайн эмнэлэг дээр очиж бас дадлага хийн. Тэгэхээр бид нар дээр бас илүү нөгөө хичээлээсээ гадна биднээс ирж юм сурахад 320 цагийг зарцуулах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр тэр хүүхдүүдэд бол бас ийм аттай байгаа. Бид хэдийг одоо ингээд 8 цагч гарч исэн, 16 цагч гарч исэн, 24 цагч гарч исэн бидрийг яг дагаад ингээд ажиллаад энэ хүнтэй яаж ажиллах нь вэ? Энэ хүүхдийг яаж ер нь одоо уян зүгийг яаж тавих нь вэ? Энэ тариаг яаж найруулд ингээд бүх юмыг анх шатнаас нь ингээд дөнгөж 2 дугаар курсын хүүхдүүд мэдээд авна гэдэг чинь бас гарлуу үйлдэл бүгдийг мэдээд авчиж байгаа. Эмнэлэгч ерөн сувилагч болоод ажиллахад их усүрийг бид нар ингээд нээгээд өгч байгаа болохоор бас их гоё санагдаж байгаа шүү дээ. Тэгээд төгсөөл зүгээр шууд ажил дээр бол практикийн шаардлага тэр туршлагын шаардлага ажилласан шууд ажлын байран дээр гараад чадвартай сувилагч болж гарч ирж байгаа гэсэн. Итүүхэн юу сургуулаас юу тэмцээн зохион байгуулад. Одоо яг ийм багшийн гэрээтэй байгууллагуудтайгаа эмнэлгүүдтэйгээ. Тэгээ манай Баянгал дүүргийн эмнэлгийн баг 2 багш 2 оюутан шав нэгдүгээр ороод нэгдүгээр ярианд орлоо. Тий.
Та сайн Тэгэхээр сурч байгаагийн л бас илэрнэ шүү дээ тий. Нэг илэрлэлтэн тэрүүгээр авах тийм ээ. 3 жилийн сурж байгаа хугацаа тийм гэдэг чинь одоо одоо жилдээ явж байгаа гэхэд нэгдүгээр харинд ороод ингээд бас тэмцээндээ амжилт үзүүлнэ гэдэг чинь маш гавьяа байгаа. Тийм байна. Тэгээ сая бас нөгөө багш шавд маань бид нар юу заасан, тэд нар маань юу сурсан гэдгээрээ тайлангаа тавьж манай шавнар маань одоо сурсан мэднэрээ презентацийн тавьсан. Тэгээд багаараа ингээд цуглаад тэр бас айгуу гоё үр дүнтэй сурсан мэт юм а бивэндээ хэлж өгöd. Тасаг коммит болгон өөр өөр онцлогтой шүү дээ. Тэгэхээр онцлогоороо сурсан юм нь өөр байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүд бүх талын юмд хөрвж ажих чадвартай болж сурж гарч ийн гэсэн үг байхгүй бас тий. Одоо энэ дээр манай коммит дээр нэг шав байлахад дараа нь өөр коммит руу хөрвүүлээд ингээд яхаар мэдсэл дээрч байгаа, дотрын засагч байгаа, амбулаторт тусламж үйлчилгээнд дээрч байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүдэд илүү чадвартай болж өгсөн гэсэн. Өстой тийм байх шүү. Ер нь бол сувлагчийн мэрэгжлийн чинь бас нэг хүний нөөцийн тал дээр асуудалтай, ингээл дотмог байдаг. Одоо нэг хичнээн өвчтнүүдийн дунд нэг сувлагч гүйдэгч гэдэг юм уу нэг тийм ингээд судалгаанууд байгаад идэв шүү дээ. Тэгэхэд бол бас яг энийг эхнээс нь ингэж оюутнуудад ингээд сувлагч гэдэг мэргэжил бол юм байдаг гэдгийг ойлгуулад, дурлуулад тэгээд цааш нь бүр ингэж эзэмшүүлээ юм гэдэг. Маш чухал хөтөлбөр юм шиг харагдаж байна. Тийм байна. Тэгээд хэд хоногийн биш, хэдэн сарын биш, бүр яг 3 жилийн хугацаанд төгсөн төгслөө л яг практик дээр ажилласаар хагаад мэргэжлийг бүр өөрийн болгоод төгснө гэсэн үг байна шүү дээ, тий. Тэгээл яг энэ сайхан хүмүүстэй ажиллаад, туршлагыг энэ суралцаад, өөрөө бас ямар хүн байх ёстой вэ? Би яг ямар сувлагч байх ёстой вэ гэдгийг ингээ ойлгоод төгснө гэхээр маш гоё төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа юм байна. Тэгээд үүнд бас гар одоо тэ би одоо ингэж одоо оролцуулан ажиллаж байгаа та бүхэндээ бас их баярлалаа. Их гоё санагдаж байна. Их гоё мэдээгч бас хүргэлээ тий. Тийм байх шүү. Ер нь манай залуучуудын одоо яг энэ сувлагч гэдэг мэргэжил дээр ер нь бас нэг хандж байгаа хандлага оролцоо тий яг энэ боловсон хүчин тал дээр ер нь хэр байна. Та хоёрт маань ер нь яг ингээд ажлын тавцанд ингээд ажиглагдж байгаа зүйл ер нь байна уу? Залуу одоо боловсон хүчингүүд орж ирээд ингээд одоо сүүлийн үед бол сайжирч байна. Нэг хэсэг бол угаас сувлагчийн хомсдолд орсон шүү дээ. Манай эрүүл мэндийн салбарт одоо 2 эмчийн дунд нэг сувлагч юм. Ер нь сувлагчийн ажлын ачаал бол баг нэг хит 2 дахин минутыг тэгж ажилтдаг байлаа. Сүүлийн үеийн залуучууд бас аягүй сайн сувлагчаар сурж мэргэжч орж ирж байна. Тэгээд одоо сая манай шин сайд маань эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг одоо нэмэхээр боллоо тий. Тэгээд улам илүү одоо залуучууд шинээр ажлын байр сонгож орж ирэх байхаа гэж бодож байна. Гол асуудал бас яг тэрэн дээр байгаа шүү тий. Байгаа. Үүнээс гадна бас одоо нөгөө үе үеийн ялгаа гэж байдаг шүү дээ тий. Залуу үеийн сувлагч нар ер нь ингээ харахад за харилцаа хандлага ажил мэргэжлийн хувьд бас тийм ялгаатай зүйл харагддаг. Яг хаа бид нар чинь нөгөө олон жилийн дунд гэж байна шүү дээ туршлага. Тэр юмараа одоо нөгөө үйлчлүүлэгчтэй үйлчилж байгаа чадвар нь ч өөр, хандж байгаа хандлага одоо харьцаа хандлага бүх юм ч гэсэн өөр ялгаатай байлгүй л яг хаа. Гэхдээ манай залуу үе бас мундаг болоод байгаа шүү дээ. Сувлагч хүмүүсийн бас одоо ар гэрийнхэн бас их ойлгодог тийм сайхан адилхан тийм сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг болоо гэж бодож байна тий. Одоо гэрийнх нь эзэгтэй, ээж нь тий хүний сайхны төлөө одоо тий хүний эдгийхийн төлөө ингээд бас цаг нар бас л савлгаатай байдаг болоо гэж бодож байна. Тэг гэр бүлийнхнээс их сайн ойлгодог болоо. Эрүүл мэндийн салбарын ажилчид чинь яг тийм байна. Одоо би чинь ингээд зарим үед бол нөгөө тулаа хийгээ явна гэдэг шүү дээ. 24 хийгээд бууж ирчээд маргааш өглөө нэргээ гарчиж байгаа. Тэгэхэд бол манай хүмүүс ингээд за миний хөшний нөгөө нэг буудалд байдаг үеийн эхэлжээ гэдэгтэй байхгүй. Тэгэхээр ягаад тэгэхээр би нэр өглөө бууж ирж унтчаад маргааш өглөө нэргээ гараа явчихж байгаа болохоор тэр айлдал бараг л юу эцэгтэй ажлыг хийхгүй шүү дээ. Тэгээд миний ар гэрийг маш сайн дааж байгаа манай нөхөр байна. 2 хүүхэд маань байна. Тэгэл тэр хэд маань. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын ажилчдын нөгөө ар гэр гэдэг чинь бидний зүгээр өстой бат бамбай хамгаалагч нар байхгүй юу тий. Гэр бүлээрээ л одоо энэ эрүүл мэндийн салбарт одоо авчин зэжиж гэсэн үг шүү дээ тий. Тийш үү тийм үү. Ингээ хараадсан хоёрын маань ингэр дээр маш олон сайхан одоо медалууд байгаад байна. Ямар учиртай медалууд байна вэ? Хизээ авсан. Тэр хоёр медалуудтай ер нь танилцъя. Энэ нь болохоор манай салбарын одоо эрүүл мэндийн яамны жуух биш тэргүүн гэсэн үг. Одоо энэ салбарын тэргүүн гэсэн үг.
Хамгийн бишиг нь соёлын тэргүүний ажилтан гэдэг шиг эрүүл зэрэггүй энэ болохоор төрийн шагнал хөдөлмөрийн үндэт медаль. Энэ болохоор Баянгол дүүргийн тэргүүний ажилтан гэдэг. За таны хувьд За миний болохоор нөгөө саран гэрэл сайд үед авч ирсэн 19 онд. Одоо болохоор тэмдэг нь өөрчлөгдсөн байгааз. Тийм. Тий. Миний бол бүр нөгөө хуучин загвараараа эрүүл мэндийн тэргүүний Хичээлгүйгүй хүчнараа. Тэгээд энэ болохоор нөгөө үйлдвэрчний хэвлэлийн юуны эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний хэвлэлийн хүндэт тэмдэг. За энэ болохоор нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтдаг. Ийм шагналаад ихсэн байхаа. Стол нэг салбартаа мэрэгжилдээ эзэн болсон хүмүүсийг бол бас яг төрөмж хүртэл яг мэдэж тий шагнаж байгаа. Тэгээд та хэдийн маань хамгийн сайхан жаргалтай хамгийн гоё мөч нь бол бас яг нэг эдгрээд гарсан үйлчлүүлэгчдийн бас нэг сэтгэл байдаг болов гэж бодож байна. Ер нь ингээд имжлүүлээд гарсан хүмүүс эргээд та хэдтэйгээ сайхан холбогдоод сэтгэл ингээд хамгийн сайхан сэтгэл илэрхийлсэн янз янзын зүйлсүүд бол байдаг бах та. Байдаг байх. Зөндөө аа шүү дээ. таны самын сэтгэлд үлдсэн нэгийг ингээд яриа л тий. Би бас давхар одоо компьютер томографи юун дээр давхар ажилладаг, хавсарч идэг хоёр ажилтдаг. Ерөнхийдөө тэн дээр нөгөө уян зөв тооцогч байцгийн сорил тавьдаг. Тэгээд нөгөө тэнд чинь дандаа нөгөө нэг хавдартай тэгээд хим эмчилгээнд орсон дандаа хүнд хүмүүс нөгөө давтан үзлэг шинжилгээнд хамруулдаг компьютерт ордог. Тэгээд тэдний маань суд шүрмэс бас аюу хэцүү болт нөгөө хим эмчилгээч бас судсыг аюу хатууруулдаг, нарийсдаг хэцүү болгодог. Тэгээд тэднийг бас зовир шаналгаагүй нэг хатгалтаар тий одоо энэ зөгийн тавих чадвар эзэмших хэвээр. Тэгээд саяхан нэг ихч одоо бас хэцүү судастай хичээсэн л да. Тэгээд ямар ч юм нэг хатгаад тавиад явуулсан. Тэгсэн чинь агч нь компьютертаа орчлоо өстой их баярлаа. Миний судсыг хүн ингэж юусаа хатгах байгаагүй. Тэгээд зөндөө их копи барьж орж ирж ирсэн юм хөр. Тийм жишээнүүд байна бас ингээд баяр талхлаа илэрхийлдэг. Хүүхдийн тасаг дээр бол бас нэлээд тийм бас байдаг шүү тий. Хүүхдийн тэр судас олон. За ер нь хүүхдтэй ажиллана гэдэг чинь бас л тий. Тийш тий. Хүүхдтэй нэг сартай яриач орж ирнэ. 16 настай хүүхд ч орж ирнэ. Тэд нар ч бүгдөө л хүүхд юм чинь тийм ээ. Тэгэл хүүхд чинь гарын барайл авахад ойролдог. За эхний ирж байгаа хүүхд бол тест сайхан инээж байгаа зүгээ тавьчих. Юугаач мэдхгүй. Давтан ирж байгаа хүүхд бол просто янз нэг сартай байсан ч хөлөнд нь хүрэх уу гарт нь хүрэхтэл зүгээр бидний гарч ээжийн гараас арай л өөр байгаа ш. Тэгэл ойлно. Тэгэл ойлхаар нэг судсан нарьсч. За тэгээд нэг хатгаал тавьчихлоо. Тэр ээж аваад бол зүгээр өстө. Чихтэй хийх баярлал. Нөгөө нэг хатардаг цэвлэгч маань ирчихгээд ингээд гүйлд айгүй хөөрхөн. Тэгээд гарахаараа бүр өстө чихтэй хэн баяртай айгүй сайхан. Тэгээд би бас ингэж хэлдэг нөгөө хүүхдүүдээ. За одоо ингээ гарлаа гэхэд за гараар натаа уулзыг үл цэцэрлэг түрээд нь бүгдээр уулзах хэрэг эн чинь ч гоё үгүй шүү гэх. Тэр бас их гоё штэ. Тэгээд хурдын идгээл гараад баярлаа гэж байгаа тэр ээж аавын сэтгэлүүд нар бол үнэхээр сайхан. Бүгд л тэгж хэлж байгаа болохоор хүүхэд гэдэг чинь их сайхан шүү дээ. Ер нь Хүүхдийн энерги чинь гоё. Хүүхдийн энерги чинь зөв гэдгээрээ бид нар чинь бас манай эмнэлгийн онцлог байдаг шүү дээ. Ямар ч ачаал ихтэй бид нар ингээд завгүй байж хахад уралдаан тэмцээнд манах дандаа тэргүүн байр эзлэнэ. Тэгээд бид нар манай хүүхдийн энерги гэдэг. Тэр бас их гоё шүү дээ тий. Ер нь Баянгол дүүргийн одоо ачаал бас нэг улиралтай холбоотойгоор янз янз ер нь байдгүй. Одоо яг энэ цаг үед ер нь ачаал хэр та хэдэв? Манай хүүхдийн эмнэлгийн хувьд бол ер нь томог улирал гээд 10 сараас ачаалт нэгсчдэг. За тэгээ одоо бол яг ачаал үе байгаа. Тэгээд сая нэг 7 хоногийн амралтын үеэр бол арай багаслаа гэхэд ер нь хүнд хүүхдүүд маш их ирж байгаа. За өнөөдөр амьсгалын замын ингээл онцлоод ороод ирэхэд орж ирэл 2 хоноо л эргээл суулгаж бөөлжөл ирж байгаа хүүхдүүд ингээл нөгөө вирус гэдэг чинь ямар байгаа вэ те. Тэгээд ер нь хүндэрж байгаа хүүхдүүд бол маш их байгаа. Тэгэл тэр бүхэнтэй бол бид нар ямар ч байсан ажиллаад эдгийг л гаргаж байгаа. Ер нь ажлын ачаал одоохондоо бол буураагүй байна. Тийм. Манайх болохоор амбулаторийн цэцлэгч үйлчилгээ. Тэгэхээр нөгөө манай комитетийн онцлог нь болохоор нөгөө үйлдвэр үйлчилгээ хүнсний чиглэлийн одоо бүх одоо том дэлгүүр одоо супермаркет байдгийн тий ресторан маань бүгд манайхаар үзлэг шинжилгээнд ордог. Тэгээд
Одоо яг нөгөө тэр чинь сайдын уншаалтай хавар нь 6 сар тутамд ордог. Тэгээд яг энэ сард бол маш их ачаалттай байна шинжилгээнүүд. Одоо сая өчигдөр уржигдөр өмнөх 7 хоногт жүр үр гэдэг байдаг шүү дээ. Жүр үрийн 800 хүний үзлэг шинжилгээ орлоо. Одоо эх 7 хоногоос e-mart, ice mark гэдэг ийм үзлэгүүд хийгддэг. Одоо яг энэ эд ачаалттай үеийн явж байгаа тийм. Энэ хичээлтэй үед бас бидний цаг гарган ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээ бидний ярилцах хугацаас энэ төрөд өндөрлөж байгаа. Тэгээд тоодохгүй болж байгаа сувлагчдын баяртаа бас зориулаад за одоо мэрэгжилт нэгттэй бүх сайхан сувлагч нартаа за эмнэлгийн салбарын бүх хүмүүстээ сайхан сэтгэлийнхаа үгийг хэлээд бас гэр бүлийнхнийгаа мартаж болохгүй те тэдгээр сайхан хүмүүстээ сэтгэлийнхаа үгийг хэлээд хэдүүлээ нэвтрүүлгээ өндөрлөё. За Монголын одоо хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа мянган сувлагчтай тэр дотроо Баянгаал дүүрийнхаа эрүүл мэндийн төвийн нийт сувлагчтай олон улсын сувлагчийн баярын мэндийг хүргье. Арыг мэндад байдаг ар гэр бүлийнхэндээ баярлж өгдөг шүү. За удахгүй болох дэлхийн сувлагчдын өдрийн баярын мэндийг та бүхэндээ хүргэе. Баянгаал дүүргийн тэр тусмаа хүүхдийн эмнэлгийн салбарын бүх нийт сувлагч ажилчдаа энэ өдрийн баярын мэндийг хүргье. За гэр бүлийнхэндээ бас талархаж байдаг шүү. Ардмын насаалтай танк шиг бэлэн байж идэг хүмүүстэй. За маш их баярлалаа та баярлалаа. Тэгээд стол нэр ачаалын үеэр зав гаргаад студид маань хүрэлцэн ирээд ингээд суужгаад бас нэг сайхан ярилцлага өрнүүллээ. Тэгээд яг л өвдөд зовхороо л та хэдийгээ очиод зорддог. Тэгэл та хэдийхээс даач тусыг яг тэр үедээ л мэдэрдэг. Бусд үед бол ингээл өөрсдийнхөө ингээл замаар бол ингээл явжлаа. Тэгэхээр та хэд маань байгааг бол бид бүхэн ч одоо яандаа л гэж боддог шүү. Та хэд бол маш их баярлж явдаг шүү гэдгийг бас хэлмээр байна. За баярлалаа. Танаа доломж гисэн ажлын амжилт хүсье. Маш их баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочдоор Баянгаал дүүргийн эрүүл мэндийн төвийн поликлиник тасгийн сувлагч Амар Жаргал, Баянгаал дүүргийн хүүхдийн эмнэлгийн сувлагч Мөнх Жаргал нар оролцлоо. За хөтөлбөртэй хамтайсан үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөдөн төрлөж байна. Маргааш шинцэгтэй эргүүлцлаа. Тэр баяртай.